За найзуудаа энэ сайхан өглөөний мэнд хүргье. Тэгээд юу сайхан өглөө байна. Өчигдрийн миний яриад байсан нөгөө нэг эрд бэлэг авах юм бэ, бэлэг аваарай гэдээсэн чинь энэ л аваа шүү. Унахаараа ерөөсөө хасгардгүй. Тэгээд сайн нэрэг түгээдэг. Тэгээд дээр нь нөгөө нэг удаастаг ийм аюу сайн л аваа. Та тэгээд өсвөл надаас бэлгэнд ирж аваарай. Жижиг гэж болохгүй бол өглөө нөгөө нэг жижиг энтер гэж бэлэг бол ер нь нөгөө бэлгийн морины шүдийг тач үздэггүй гэдэг шиг дааддаггүй гэдэм байлээ. Бэлэг гэснээс би бас сайхан бэлгийн өмссөн явж байна. Энийг бас миний бэр охин бэлгэлсэн байгаа. Бэлгийн хурбана гэж. Тэр нэр нэг зүйлийг хуваалцахад хүн ингээд нас нэмэгдэх тусам 3 зүйлийг ойлгох юм байна. Эрүүл мэнд хамгийн үнэтэй гэдгийг, сайн хүн бас тийм илүү биш гэдгийг, цаг хугацаа хурдан өнгөрдөг гэдгийг, энэ 3 зүйлийг бол бас ойлгох юм байна. Тэгээд ер нь бол нөгөө им тэрүүрийн айдастай хүн чинь эрүүл мэнд дээрээс огт анхаарч байгаагүй. Тэгээд нөгөө одоо л нэг нэрээ эрүүл мэнд одоо ч бас нөгөө энэ сошиалар аягүй эрүүл мэндийн тухай их ярьдаг болсон. Эрүүл мэнд чухал шүү гэдгийг маш олон удаа хэлдэг болсон. Хүн бүхэн л өөртөө анхаарах тухай ярьдаг болсон. Тэгээд би ч гэсэн бас нэрээ эрүүл мэндэд анхаарах, би ч бас нас нэмж байгаа хүн шүү дээ гэд ингээд амьдаа л одоо сүүлийн 1 жил бас нойр хоол хөдөлгөөндөө өөрийнхөө хэмжээнд ингээд анхаарч байгаа. Тэгээд сайн хүн ховор гэдэг юм байлээ. Гэхдээ миний хувьд бол бүх хүн сайн л гэж боддог байсан. Одоо ч тэр гажууд маань юусаа арилдаггүй. Хүмүүсийг сайн хүмүүс л гэж боддог доо. Тэгээд ер нь бол 3 зүйл ойлгодог гэдгийг би ч ухаантайдаа хэлчихээгүй. Нөгөө ухаантай GP chat найзуунаас надад хэлж өгсөн. Тэгээд цаг хугацаа хурдан өнгөрдөг гэдэг бол яхаарахгүй нэ. Би аавгаа цаг хугацаа хурдан өнгөрдөг шүү гэж хэлдэг багт нь за сүртэй юм л гэж боддог байсан. Тэрнээс нэг л цагт ингээд огшин болцсон байдгийн шүү гэхэд нь ерөөсөө юу ядгүй байсан. Тийм тухайн нэрээ бодохыг хүсдэг байсан. Гэхдээ нөгөө нэг ер нь бол цаг хугацаа маш хурдан, амьдрал өөрөө богинохон зам нь урт байж болно. Гэхдээ богинохон юм байна гэдгийг мэдэрдэг юм байна. Нас нэмэгдэх тусам. Тэгээд өнөөдөр бас би юуны тухай хуваалцах вэ гэвэл романтик байдлын тухай уг нь хуваалцъя гэж бодож ирсэн. Тэгээд та романтик хүн үү гэж танаас бас асууж байна. Романтик гэдэг нь нөгөө хайр халамжийг гүн мэдэрдэг хүн байдаг. Энэ жижиг зүйлээс аз жаргалыг олж харж чаддаг хүн байдаг юм байна. Хайртай хүндээ анхаарал, дулаан үг, гоё мөч бэлэглэх дуртай хүнийг хэлдэг юм байна. Харилцаанд сэтгэл, утга учир чухал гэж үздэг хүн юм байна. Ийм хүмүүсийн давуу тал нь хайрыг маш чин сэтгэлээсээ өгдөг юм байна. Тэгээд миний хувьд бол манай нэг дүү хэлдэг байсан. Танд нэрээ нэг гоё цаасанд зүрхийн хэлбэртэй яатан боод өгчөлтөл та маш их баярлана да гэдэг байсан. Тэр ч нэрээ яг үнэ шүү. Тэгээ би өөрийгөө романтик хүн гэж боддог. Та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ? Хаваалцаарай. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.